Сайн байцгаана уу? Өөрчлөлт надаас подкаст маань 2 жилийн дараа эргэн ирлээ. За өнөөдөр гэрэлтэн гэргийн болонгаар мэдээ битээр өнөөдөр маш сонирхолтой сэдвээр эхэлж байгаа тийм ээ. Ямар сэдвээр ярихаар бэлдсэн байгаа вэ? Хосын харилцаанд хэн илүү худлаа хэлдэг вэ? Эрэгтэйчүүд үү, эмэгтэйчүүд үү гэсэн маш их талцуулсан сэдвээр одоо ингээ ярих гас сууж байна. Тэгээд өнөөдөр ер нь бол яг тэгээд аль нь худлаа яриад байд юм бэ гэдэг талаар эхлээд ярина. Дараа нь ингэж одоо худлаа ярих нь хосын харилцаанд ямар нөлөө үзүүлдэг юм? Тэ үүний үр дагавар юу гэдэг болоо. За хамгийн сүүлд нь юу ярих вэ гэхээр хэрвээ таны хань танд худлаа яриадгийг та мэдчихлээ. Тэ улаан цагаанд худлаа яриад байна. Тэгэх юм бол та юу хийж болох вэ? Энэний шийдэл нь юу вэ гэдгийг одоо ярих нэ. Хэрвээ эрчүүдээс асуух юм бол хэн илүү худлаа ярьд юм бэ гэх юм бол юу яриад байгаа юм бэ? Хүүхнүүд л худлаа ярьдаг шүү дээ. Харин би бүсгүүчүүдээс асуух юм бол эрчүүд худлаа ярьдаг штэ гэл яг энэ талцаад байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ сэдв өөрөө айл эртээр үеэс л ер нь энэ одоо маш олон ингээд яг энэ хосоодын донд ер нь нэг байдаг асуулт байгаа юм л да. За тэгээд сэтгэл зүйч нараа бас энэ эсвэл судлалын сургууль одоо техмүүд маш олон хүмүүс ингээд судалгааны ажил ер нь ингээд хийж ирсэн байна. Гэтэл судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа худлаа ярьдаг. Аль нэг нь илүү яриад байгаа гэхээс илүүгээр хоёулаа худлаа ярьдаг. Гэхдээ тэдний худлаа ярьж байгаа зорилго нь болон за ямар байдлаар хэрхэн худлаа ярьдаг вэ? Хэлбэр нь өөр өөр гэдэг юм байна. Тэгэхээр одоо аль нэг гэж одоо юу байхгүй байх юм шүү дээ. Хүс. Тэгэхээр одоо яг ингээд ий чинь хоёулаа ярьдаг байх. Хоёулаа худлаа ярьдаг байх гэдэг нь тий. Харин яг илүү одоо яг өнөөдөр өршүүлээд ярих зүйл нь юу гэхээр эрчүүд ер нь яаж худлаа ярьдаг юм бэ? Эрчүүдийн худлаа ярьж байгаа зорилго нь юу юм бэ? За хэрхэн худлаа ярьдаг юм бэ? За мөн бас яг эмэгтэйчүүд ямар зорилгоор яагаад худлаа яриад байдгийг талаар илүү өршүүлээд ярил л та тийм ээ. За тэгэхээр эхлээд эрчүүдээ яриад эхлэх үү? За тий. Paula Ekman гэдэг сэтгэл зүйч юм л та. Тэгээ энэ хүн өөрөө яг энэ хосын харилцаан дээр айгу судалгаа хийгээд ялангуяа энэ хүмүүс ер нь яагаад худлаа ярьдаг юм бэ? Ямар зорилгоор худлаа ярьдаг юм бэ гэдгийг судалсан байна. За тэгтэл ер нь бол яг ингээд эрчүүдийн худлаа ярьж байгаа зорилго нь юу вэ гэхээр self oriented буюу өөрөө өөртөө илүү одоо энэ дүгийлгсэн, өөрөө өөрийгөө бахархлыг илүү ингэж нэг илүү гаргасан тий. За тэгээд яг өөрийгөө илүү нөгөө эмэгтэйдээ илүү юм баатарлаг, чадварлаг гэж одоо өөрийгөө сүрдэм би чамааг бол аваад явчихаар, би чамааг хамгаалж чадхууцаар гэд ингээд нөгөө өөрийгөө юм дүгийлгэх байдлаар, хамгаалах байдлаар, ялалзуулах байдлаар гэж худлаа ярьдаг байгаа байхгүй юу зорилго нь. Тэгэхээр айгу өөртөө төвтэй ярьдаг юм шүү дээ тий. Өөрийгөө аварч хамгаалт юм байна. Бас өөртөө ашигтай өөрийгөө үнэлүүлэх, дүгийлгэх байдлаар. Яг үнэн тий. Одоо тэгэхээр хосын харилцааны жишээ нь одоо юу гэж болох вэ? За жишээлх юм бол одоо яг мэрхлийн явцдаа тий харилцаа эхэлж явах үедээ тухайн эрэгтэй маань эмэгтэйгээ өөртөө татахын тулд яг өөрийнхөө зарим байдлуудыг бол дүгийл гэж ярьж байна. За эсвэл зарим зүйлүүдэд нууж ярьж байна. За магадгүй тухайн хүн маань үр зээлтэй ах юм бол үр зээлээ хэлэхгүй өнгөрөөчж штэ тий. Өөрөөр хэлэх юм бол үнэн хэлэхгүй талын нугаа ярьчих штэ. Тэгэл яг үндэ энэ чинь ингээд сайн харах юм бол худлаа яриад байгаа байхгүй юу. За эсвэл би одоо яг ийм одоо олон ажлуудыг хийж чаддаг, би хийдэг. За эсвэл миний араас яг олон эмэгтэйчүүд гүйдэг. За гих мэтчлэн яг өөрийгөө илүү ингээд дүгийлгээд байна шүү дээ тий. Би яг ийм олон найз нөхдөдөө, за би ийм олон танилтаа, за би ийм тендерүүдийг авч хийддэг. Миний бизнес ажлууд ингэж явдаг. Гих мэтчлэн яг ингээд нөгөө зарим зүйл нь үнэн байх. Тэгээ заримд нь илүү ингээд давс нэмээд хожир нэгцээрээ өрнөд байгаа байхгүй тий. Тэр энэ чинь яг өөрөө эрэгтэй хүн маань худлаа ярьж байгаа гэдэг бол мэдэхгүй л байгаа юм л та. Өөрөө мэдэхгүй гэж юу? Тийм. Тэр чинь өөрийгөө яг ингээд нөгөө нэг юм дүгийл гэж ярьж байгаа учраас тэрээс зориудаар хуурай гэж бас ярихгүй байгаа байхгүй юу? Үнэлүүлэх гэдэг тий. Тийм, үнэлүүлэх гэдэг шүү дээ. Дүгийлэх гэдэг. Яг зарим тохиолдолд бол яг зориудаар хуурж байгаа. За тэр үед тэр тухайн хүмүүс бол яг айсан учраас айгаад за хэрүүл маргаан гарчих байх.
За эсвэл би ингээд үнэнгээ хэлчих юм бол айгүй бол ихнэр уурлаад байвал хамт нэг орнд удах байх. Орхио явчих байх. Гэх мэтчлэн шийтгүүлэхээс айгаад худлаа ярьж байна. За энийг бол яг худлаа ярьж байгаа мэдж байгаа шүү дээ. Тий. Бас өөрийгөө хамгаалж чинь тий. Тий, өөрийгөө хамгаалж байна. Өөрийгөө дүүлээ гэж ярьдаг юм байна. Бас өөрийгөө хамгаалж. Яг үнэ тий. Жишээлх юм бол одоо найз нөхөрт одоо найздаа ч юм уу эсвэл гэрээхэнд өөрийнхөө ах дүүстэй хамаатан саданда их нэртэй хэлэхгүйгээр мөнгө өгсөн зээлцсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ үнэн одоо хизээ нэг цагт илрэх үед худлаа ярих жишээ нь тий. За эсвэл бас яг юм ямар нэгэн донтолтой холбоотойгоор бас худлаа ярьдаг. Тухайн хүн мөрөдө тоглоомын асуудал юм уу эсвэл арх тамхины асуудал байх юм бол яг өөрийгөө хаана байгаа хизээ хэрэглэхийг бол хэлэхгүй муух хэмжээ. Яг ямар нэг юм нуугаад байна гэдэг чинь тэгэл худлаалчод байгаа хгүй тий. Шүү тий. Тэгээ ер нь ингээд сая шууд ингээд хосын ярилцаар ороод ирэнгүүт тэгээ яг худлаа ярих гэдэг чинь яг ер нь юу юм тий. Тэгээ энэ бол ерөөсө бодит үнэнгэл нууж хаал ярих худлаа ярих бол тий шүү дээ. Тий. Тэгээ энэ Паул Экман тэгж тодорхойлсон юм шүү дээ. Сэтгэл зүйч. Тэгээ өөр зүйлээр эсвэл бодит үннийг орлуулж байгаа хэрэг эсвэл тал үннийг хэлж байгаа эсвэл бүр шал эсрэг хийж байгаа. Гэхдээ ер нь ингээд бид нар яагаад одоо худлаа ярьдаг юм бол энэний цаанаас зорилго байна. Тэ тэнгүүд бас дөрвөн том одоо зорилгыг нь батсан байна л да. Яагаад тэгэхээр өөрийгөө хамгаалах сая тэг шиг ярьлаа шүү дээ. Ингээд асуудалд орохгүй тулд шууд гяс зайсыг л худлаарай л тэгээ уснаас хуурай гарна гэдэг шиг те. За өөрийгөө хамгаалж худлаа ярьдаг юм. Эсвэл бусдыг хамгаалах гэж. Тэр мэд гэж. За тэгвэл ашиг болох гэж. Тэгээ сая ингээд эрчүүдийн жишээн дээрээс мань өөрийгөө дөвөлгөө тэр эмгтэйг болж авмаар байна шүү дээ. За тэгээд сөрөг үр дагавар гарахаас зайлсхийж энийг мэдчихвэл ингэх баг. Тэгэхээр ингэчих. Ер нь бол ийм дөрвөн зорилгыг хүрээнд л одоо хүн бодлоо ярьдаг байна шүү дээ. Тэр зармиг нь бол яг зориудаар хийж байгаа. Зармиг нь өрөж мэдхгүйгээр зориг бусаар хийчихэд байна л да тийм ээ. За тэгвэл үргэлжлүүлээд ярихад бол яг эмэгтэйчүүд яагаад худлаа яриад гэдэг юм бэ? Гэдэг бас өөрөө аягүй чухал асуулт байгаа шүү дээ. Яагаад тэр эмэгтэй хүн ч гэсэн худлаа яриад байна шүү дээ. Тэгэхээр яг эмэгтэйчүүд болохоор ихэвчлэн яг ийм мэдрэмж төвтэй шүү дээ. Ер нь эмэгтэй хүмүүс сэтгэл яриад байдаг, мэдрэмж яриад байдаг тийм. Тэгэнгүүт яг үүнтэйгээ уялдаад эмэгтэйчүүд ер нь бол яг ийм эргэн тойрны хүмүүсийг гондоохгүй байх. Харилцааг ийм муутгахгүй, уур амьсгалыг ийм зөөлөн байлгах үүднээс худлаа ярьдаг юм байна. Тийм шүү тийм. Тэгээ өөрөөр хэлэх юм бол тийм ер нь нэг ийм зөөлрүүлэх гээл гомдчоод зүгээрээ гэх тийм өөртөө таалагдаад байхад надад зүгээр санагцсан гэдэг ингээд нөгөө үнэнгээ хэлэхгүй байгаад шүү дээ тийм үнэнгээ хэлэхгүй гуйлаад ингээд юмыг өөрөөр хэлдэг шүү дээ. За эсвэл ингээд тал үнэнгээ хэлэх жишээ нь тийм ер нь ингээд үнэхээр уур нь урж хахад зүгээр надад зүгээр таалагдсан үгүй гэдэг ингээд нэг баг хэмжээгээр илэрхийлэх хэдэр чинь өөрөө эмэгтэйчүүдийн худлаа ярьж байгаа хэлбэр байгаа юм шүү дээ тийм. Тэгээ заримдаа нэрээ бодохоор айгүй ууртаа нөхөртэй эмэгтэйчүүд тий. За нөгөөч уурлаас лахгүй, нөгөөч хөөх загнаас лахгүй тий. Ядаргаатай өглөөслөхгүй битэл дуваа өнгөрч тий. Гэл ерөөсө таг нуудагч юм. Эсвэл ингээд тгийгөө ингээгүй тий. Тэр бол ерөөсөө юм зөрчил маргаанаас айж штэ тий. Өөрөө ч хэцүү байдалд ормооргүй байх, хүүхдээ ч хэцүү байдалд оруулмааргүй байх тий. Айгүйх бусдыг боддог. Нөхрөө уурлуулмааргүй байна. Тэгэхээр одоо яг ингээд амьдрал дээр бас айгүйх түгээмэл байдаг зүйл байгаа шүү дээ. Цагаан худлаа ярих. Энэ бол одоо айгүй зүгээр энэ байх зүйл. Үнэн битгий хэллээ зүгээр өнгөрөөч. Тэг энэ цагаан худлаа ер нь нэг хосын харилцаанд байх нь зүгээр юм. Тэг энэ ямар нэгэн уршиг байдаг юм. За тэгээ энийг нөгөө ярихаас өмнө эхлээд одоо нөгөө сэтгэл зүйч Джон Готман одоо хосын амьдрал харилцааны талаар харин лаборатори 40 гаруй жилийн турш судалгаа хийсэн. Энэ дээр үндэслээд тэр хүн яг энэ худал үнийг ярих дээр нэг ийм байр суурьтай юм билээ. Ер нь жижиг үнэн, жижиг худлаа хосын харилцааны тэр итгэлцлийг боломж ганхуулж идэг. Тэгэхээр энд бол маш анхааралтай хэрэгтэй. Одоо та данс гэж бодоорой. Тэ ингээл жижиг шажигийн худлаа яриад нэг хор хүмүүс багтаа тэ яавал гэж тэ ингээл ингэж байгаа. Гэхдээ тэр данснаас ч ингээл зарлаг гараад хасагдаад багсчаа л гэж.
Харин та үнэхээр худлаа ярмаар нөхцөл байдал байсан ч гэсэн үннээ хэлж байгаа бол тэр данс өсөөд тогтвортой байдаг. Тэгээ яг үүндээ амьдралд маш олон шуурга ирдэг. Хин нэг нь өвддөг, хавддаг, үр зээлэнд ундаг ч байдаг. За тэр үед ч гэсэн ер нь тэр амьдралыг оршин тогтнуулж тэр хоёр хосыг гагнаж тэр амьдралыг даван гарах тэр хүч суурь бол итгэлцэл. Тэгээ Жон Готон бас хэлсэн те хосын харилцааны суурь тулгуур тэр дөрвөн суурийн нэг бол ерөөсөө итгэлцэл юм аа. Тийм учраас хосуудаа бие биенийхээ сэтгэлд хар буруу сануулахгүй тулд тий жижиг сайжигч бай, үнэн хөдөлж бай. Аливаа зүйлдээ үннийг хэлээрээ. Тий худал хэлхийг ер нь бол харилцаанаас байхгүй. Байлгаач гэсэн тийм урайлга үг бас ингэж тийм үзэл бодол ярьсан байлээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хотолд орон зайг бүү гаргаа гэдэг шүү дээ. Ер нь бол Жон Готманы зөвлөгөө. Тэгэхээр яг энэ бидний хосын амьдралын тулгуур итгэлцлийн маш том дайсан бол ерөөсө худлаа ярих байхгүй. Тэгэл харилцаа ганхаал эхлэх үед нөгөөх нь үннээ хэлсэн ч итгэхгүй. Худлаа ярьж ингээл араас нь мөрдөх, тэг шалгах, байцаах гэл ингээл айгүй олон дараагийн зөрчлүүдтэй дуудаж байгаа. Тэгээ ингээд нөгөө итгэлцэлд ганхалт үүсээд ирэхээр, цууралт үүсээд ирэхээр л ер нь бол одоо тухайн хүн маань өөр юм анхаарал төвлөрөд эхэлж шүү дээ. Илүү ханыхаа үгийг сонсохоос илүүгээр өөрийнхөө ах дүүсийн үгийг сонсдог. Эсвэл одоо өөрийнхөө найз нөхдийн үгийг сонсдог. За эсвэл яг ингээд өөр нэг одоо нэг ажлынхаа газрын эмэгтэйн эсвэл ажлынхаа газрын одоо эрэгтэйгийн гэлөө үгийг сонсдог ах юм жимээ тий. Тэгэхээр энэ дэр чинь ингээд дахиад яг хосын харилцаанд өөр хүн ороод ирж ирэх одоо аюу том үйлсэл яг энд байгаа юм л ба тий. Яг үнэ. Тэгээд одоо ингээл түрүүн ирчүүдийг айгүйх ярьсан бол одоо эмэгтэйчүүд жишээ нь ингээл дотроо гомдцсон ирнэ. Зүгээр ингээл зүгээр юм бол зүгээр байхгүй таснаас буугаал тий. Эсвэл ингээд хандаа ерөөсөө итгэхгүй нууц данстай ч юм уу тий. Тэгээ мөнгөн тустай байж гэж үү. Тэгээ ингээд нэг юм итгэлцэл байхгүй болоод ирэхээр дандаа юм БЦ тактгүй. Тэгээд ирэхээр яг шалтар нүүж байгаа юм шиг. Тий, яг энэ баг нэг баг болж чадчихна юм хоёроос маань тий. Хэрвээ тухайн хүн өөрөө ирэхгүй ингээд худлаа яриад байдаг зуршилтай болсон юм байна. Одоо тийм хүмүүс байж та одоо миний мэдэх зарим нэг ойр тойрны найз нөхдөд бас байгаад байна тий. Худлаа ярих нь буруу гэдэг мэддэг хэрнээ өөрөө ирэхгүй худлаа ярьчдаг юм аа. Тэгээ ингээд сонсохоор ингээд тухайн хүн юм өссөн орчин үнэнгээл хэрэг аяг зодуулдаг гэсэн, загнуулдаг, шүүмжлүүлдэг гэсэн. Тэнгүүт яг ингээд өөрөө ирэхгүй худлаа ярьчдаг гэж байна. Мэдгүй би амар зүгээр ингээд худлаа ярихад би бодох шаардлагагүй юм шүү дээ. Автоматар. Тэгээ шууд ингээд худлаа ярихад үг бол бэлэнцсэн юм байна. Тэгээ одоо би үнэн хэлэх гэж болох гэж аяг хэцүү юм. Ингээд тэр үнэнгээр байж сурна гэдэг чинь өөрөө бас зарим хүмүүсийн хувьд бол яг юм шинэ одоо сурах хэвээр батлууд нэг байх юм шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр үнэнгээ хэлж сураад тэрийг нь загнахгүй буруудахгүй сонсно гэдэг чинь бас нэг том эдгэрэл юм шиг. Тэгээ одоо яг ингээд бит хоёр худал үнэнгээ яриа сууж юм л та. Гэтэл өнөөдөр бие биендээ худлаа ярьж байгаа. Тэ магадгүй ингээд таны нөхөр ч юм уу таны эхнэр ингээд худлаа яриад байгаа та бүр мэдж байгаа. Тэгвэл одоо яах? Тэгээ ийм үед одоо бид нарт шийдэл юу вэ? Яг үнэн тий. Яг одоо яг энэ асуудлаар айгүй хүмүүс зөвлөгөө авах гэж өдөрлөө ер нь комент, чат дээр авчдаг тий. Тэгээд ерөн тойрны хүмүүс ч гэсэн айгүй асуудаг яах вэ гэдэг. Тэгэхээр яг хамгийн түрүүнд зүгээр хэлмээр байдаг зүйл гомдож байгааг нь ойлгож чинь тий. Ингээд таны хань ингээд таны хамгийн итгэдэг хүн чинь танд худлаа ярихад та уурлаа шүү дээ. Гомдонд яагаад надад ингэж худлаа ярьж ирсэн бэ гэдэг. Тэгэл өмнө нь хэлжсэн бүх зүйлүүд нь худлаа юм шиг ингээд санагдаа тий. Яг юм гомдол, уур, хууртагдсан, одоо нөгөө өмнө өөрөөс нь урагцсан юм шиг тэр юм мэдрэмж ийм цунами давтаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр үедээ тэр мэдрэмжэд авталгүйгээр яг тэр үедээ яг ингээд тухайн хүний танд худлаа хэлээд байгаа цаад шалтгааныг ойлгохыг хичээх. Тэр нөгөө нэг үерт битгий автал гэж хэлээд байна. Сэтгэл хөдлөлт, тий гомдлын сэтгэл хөдлөлт ингээл дандаа худлаа ярьж ирсэн юм уу гэд тэр үерт авталгүйгээр яг манай хүн яагаад надад энийг үнэн нь хэлэхгүй
ингэж өөр байдлаар хийсэн бол эсвэл тухайн үедээ хэлэхгүй яагаад одоо хавд арцсан юм бэ? Магадгүй тухайн үнэ нь одоо цаг юм биш ээ. Дараа нь хэлнэ гэж байгаа. Тэр цагаас өмнө баригдсан ч юм уу тий. Тэгэхээр тэр хүн чинь хотлоо ярьсан болчихж байгаа. Тэгэхээр шалтгааныг нь ойлгохыг одоо хичээх тий. Магадгүй тэгэхээр яг ингээд шалтгааныг ойлгохыг хичээхийн тулд яаж юм гэхээр зөөлнөр л яриа эхлэх гэдэг шүү дээ. Тийм байна тий. Одоо шийтгүүлэхээс айгаад ингээд байна уу тий. Тэг ингээ өөрийгөө хамгаалаад эсвэл ингээд хариуцлага хүлээн нэргүй шүү дээ. Нэг чимээг өнгөрчихөө гэж ахиж юм байна. Ийггүй. Тэ. Өөртөө нэг юм хийцэн тий. Тэрийг мэдэгнэргүй байгаа. Эсвэл бүр нөгөө одоо мөлтө тоглоо тий. Ингээ бүр алдчихсан. Аха. Тэгж том асуудал шүү дээ. Тэгээ ингээд хэлж чаддгүй. Тэг бас айгүй одоо нэг чухал зүйл байгаар яг сэтгэл зүйчийн хувьас би хараад хийж байгаа хэл та тий. Би нэг ойлгох зүйл худлаар гэдэг чинь ерөөсөө сэтгэл зүйн өөрийгөө хамгаалах айгүй том механизм багтаа. Ер нь бол тэрнээсээ зориод таныг хуурах гэдэг юм биш. Яг энийг бид нар ойлгочоор энэ бас айгүй стас харагдаад байдгийг. Тэгээ тэрнээсээ намайг эмэг юм хуурч чадхуйц би тийм гинэн хүчүүхэн амтан домог дорд үзлээ гэд өөртөө тусгаж харахаас илүүгээр за энэ хүний маань өөрийгөө хамгаалах механизм ажиллажээ гэд тэгээ харин тэр шалтгааныг нь илүү ойлгох гэж хичээх юм бол энэ өөрөө яг ингээд цаана байгаа тэр одоо асуудлын тийм уг үндэс рүү аваачиж байгаа байхгүй. За тэгвэл эхлээд бол битгий сэтгэл хөдлөлтөд автаж эмороо битгий ашгарч дайраа эхлээд учир шалтгааныг юм жоохон тайвшраа бодох юм шүү дээ. Ойлгох хичээх тийм. За тэгээд тэрний дараагаар шүүмжилж өөлж бас үг хайдаг тийм хүмүүсээс тийм өгөнд үг хийдэг ч юм уу ингээд нөгөө цаана үг хайсан байдалтайгаар ярихгүйгээр элен даалангүй ярилцах тийм орон зай бий болгоо гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр угаасаа тэгж байгаа юм бэ? Яагаад тэгж надад өмнө хэлэхгүй хавд арцсан бэ гэдэг би шалтгаан нь ойлгохын тулд ярилцчих ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр чи ингээд би надтай элен даалангүй ярилцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд би шүүмжлэх байх хэрэгтэй байна. Аюулгүй ярилцах. Би нэг за манай хүнийг мэдчихэж. За би үнэнгээ хэлье. Ямар тохиолдолд хүн тэгж үнэнгээ ярих юм? Аюулгүй тохиолдолд тийм шийтгэхгүй. Намайг ойлгохыг хичээж байгаа юм. Яг үнэнг мэдмээр байгаа. Намайг хүүхэд байхад манай аав гэдэг байсан аахгүй би ч ингээд хүүхэд тахтаас ингээд хэрэг тарина штэ тийм болохгүй бүтэхгүй юм штэ гэртээ байгаараа гэхдээ цонхоор гараад цугтаадаг ч юм уу тийм тэгээ өдөржин гадаа явж байгаа орж ирдэг тэгээд орой ингээд хэрэг хийсэн юм чинь ингээд нэг айгаал орж ирдэг штэ тэгээ заамаа зодох баха тэгэл ингээд өдөржин өглөө ингээд гэрээс гараад өдөржин гадуур явж байгаа орой өдөржин ингээд 8 7 орж байгаа хгүй ингээд за тэгээд гэртээ ороод ирэнгүүт ааваас ингээд хөтлөө айгаад байгаа. За үнэнгээ хэл. Чи үнэнгээ хэлэх юм бол би чамаа зодохгүй. Загнахгүй. Харин чи худлаа яриад чи угаасаа эзэн нэгэн цагт илэрнэ. За тэгэх юм бол тэр үед чинь үнэхээр шийтгэл өндөр биш. За тэнгуут яг хүүхэд би яг үнэнгээ хэлдэг. Хэдэн цагт гараад хийшээ хин рүү очиод хинтээ юу хийсэн гэж деталь заа яг үнэнгээ. Яа тэгээ над чинь ингээд загнахгүй зодохгүй гэд ингээд хэлчихээр чи би шууд тайвшраа за би зөв хотоо үнэнгээ хэлчих. Тэгээ нөгөө нэг дандаа гэдэг байсан. За үнэнгээ одоо үнэнгээ бич үнэнгээ яа. Тэгээд яг ингээд үнэнгээ хэлдэг тэр одоо дадлыг надад өгсөн юм л та. Тэгэхээр яг эн чинь аюулгүй орон зайг одоо тэр нөхцөлийг бий болгохын тулд би одоо нөгөө хантайгаа хостойгоо тэр орчил бүрдүүлэх юм шүү дээ. Аюулгүй. Ингээд сонсон чи айгаа ялгаатай байна. Би автоматар бодлоо ярьдаг хөхтөсөн. Яа тэгэхээр юу ч гэж ярьсан аав цай. Юу ч гэж ярьсан ээж цай. Тэг болохгүй бүтэхгүй бити. Бороо. Тэгэл бодохгүй бодлоо ярьдаг юм байсан. Ангид тийм юм засар хийж ин тэдэнд өгөх хэрэгтэй гинэ. Тэгэл мөнгө хэлээл аваад тэгэл найзуудаа идэх юм уу тэгэл хийчихсэн. Тэгээд юу ч өвний хэлт гэсэн ойлголт байдаггүй.
Тэгээд нөгөө идэгрэл гэ яриад байгаа чи миний үед юм. Би үннээ хэлэх үед хүмүүс шийтгэхгүйгээр зүгээр ойлгож болдгийм байна гэдгийг ухаартал бас надад аюу гай хүрээлэл байсан байна. Тэгээд ер нь ингээд хүн бусдаар ингэж байгаагаараа бурууч байсан, зөвч байсан ингээд хүрээлэгдээд ирэхээр би өөрөө идэгрээд ирэхээр бусад хүний ч ихсэн алдаа оноо гэж гисэн тийм үннээр нь сонсох хүсэлтэй болд юм байна. Тэрийг юм чичээд байхыг хүсдэггүй юм байна. Ямар хэцүү. Худлаа ярих гал айгүй ингээд бодож сандардаг байсан бол мэрэгжлийн төвшөнд хүртэл ярьж явсан шүү дээ тий. Тэгээд эргээгээд худлаа ярихгүй юм амьдрал ороход айгүй тийм идэгрэл. Тэгэхээр одоо яг энэ чинь айгүй чухал зүйл байгаа. Тэгээ хосоолоо яг өөрөөсөө асуух нэг айгүй чухал асуулт байгаа байхгүй. Би өөрөө хандаа яг үнэнг надад хэлэх тэр орон зай би хэр олгодог вэ гэдэг одоо яг асуултыг өөрөөсөө асуумаар байна шүү дээ тий. Яг ингээд хань маань ямар ч асуудал гаргасан, ямар ч алдаа гаргасан надад ирээд ингээд яг үнэнгээ хэлэх тэр орон зай би бүрдүүлж байна. Би их нэртэй тэр орон зайг бүрдүүлж байна уу, өртөө бүрдүүлж байна. Юм хэлэхээр нь шүүмжлээд байна, загнаад байна, өөлөд байна. Эсвэл би ойлгохыг хичээгээд хамт нэг баг шүү гэдгийг нэг мэдрэмжийг өгч байна. Хэрвээ яг тийм байх юм бол яг тэр хосуудын хооронд ямар их сэтгэлийн илаашрал явагдах юм бэ тий. Яг ингээл одоо чи өнөөдрийн нийгэм бол яг дайн тулаан шиг л нийгэм байна шүү дээ. Ажлын орчиндөө нэг тэр албан тушаал дээр үлдэх гээл тий. Айгу хөрсөлтөгч дунд явж гин. За төвжрэл дунд яаж одоо игнэр дээрээ алдахгүй байх вэ гээл тий. Урдуура машин оруулах байтайхыг авчих вэ гээл. За эсвэл ингээд нөгөө нэг юм за одоо зарим нэг хамаатан савны дунд ингээд өөлүүлж тий шүүмжлүүлээл юм ингээд ер нь ингээд нийгэм өөрөө ингээд дайн тулааш орчин байхгүй. Тэгвэл яг ингээ хосууд бие биендээ үнэнгээ ярьдаг тий сэтгэлээ элен далангуй ярьдаг нуухгүйгээр сэтгэлээ илчилж ярьдаг тэр орон зай хаан бол үнэхээр сэтгэлийн илаашрал жинхэнэ тайвшрал байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр яг өөрөөсөө асуулт асуухаа гэж чухал юм тий. Манай хань надад худлаа яриад байна гэхээсээ илүү би өөрөө хань минь надад үнэнгээ хэлэх орчинд би бүрдүүлэх юм уу үгүй юу гэдэг ингээд асуултыг чи тэр гэхээс гадна би өөрөө ямар юм бэ гэдэг асуултыг бас өөрөөсөө асуугаад яг энэндээ өөрөө тэмцдэг байвал энэ нэг чухал байгаа тий. Яг үнэ. Тэгэхээр одоо ингээ хоёр талхан дээр явж шүү дээ. Эхлээд юу гэлээ сэтгэл хөдлөлтөд автахгүй ер нь яагаад худлаа ярьсан шалтгааныг нь ойлгоо гэсэн тий. За сая хоёр дахь нь юу болчих вэ? Хоёр дахь нь тэгэхээр яг ингээд нөгөө юм шүүмжлэхгүйгээр өөрсгүйгээр яг аюулгүй ярилцах орон зайг бий болгох. Тэнгүүд гуравт нь болохоор одоо яг эн чинь итгэцэл нэрчиж байгаа байхгүй юу? Худлаа ярьсан мэдгэцсэн. Тэр итгэцлийг сэргээх чухал ах гэдэг шүү дээ тий. Тэр итгэцлийг сэргээхийн тулд ерөөсөө үннээр байя гэдэг юм бий болгох нь аюул чухал байгаа байхгүй юу? Ялангуяа Джон Готман хэлээд байгаа юм. Худалд орон зай бүү үгүй гэд. Тэгэхээр хоёлаа ерөөсөө яг үнэнгээ ярьдаг байя гэдэг юм хосын хоорондын дүрэн байх нь аюул чухал байгаа байхгүй тий. За ямар ч асуудал байсан бэ үнэнгээ ярих үед нь би шүүмжлэхгүй. Жижиг зүйл дээр ч гэсэн гэдэг яг тэр нөгөө нэг юм үнэн бай гэдэг зарчмыг өөрсдөө бий болгох тий. За тэгээд хэл хязгаар тогтоох тухай ярьж ирж байгаа байхгүй яг энэ одоо итгэлцлийг сэргээх өөрөлдөх юм бол олон удаагийн жижиг юм худлаа ярилцлууд өөр итгэлцлийг сөрүүлдэг гэдэг юм Джон Готман үзээд байна шүү дээ. За тэгэхээр хэрвээ яг ингээд юм худлаа яриад энэ нь одоо үнэнтэй худлаа яриад байгаанууд нь засрахгүй байгаа юм бол яг энэ сэтгэл зүйч дээр очиач юм. Ингээд энийг өөгшүүлээд иж болохгүй болчиход байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр худлаа ярих нь өөрөө хэвийн зүйл биш ээ. Яагаад гэвэл энэ өөрөө ад жаргалтай хосуудын дөрвөн суурь багны нэгийг нь гаргуулад байна шүү дээ. Бүр ингээд хөдөлгөж байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр хэл хязгаар тогтоох буюу яг худлаа яриад ах юм бол би яг чамтай сэтгэлээ нээж ярихгүй байх гэдэг байна. Сэтгэл хөндөрөөд байна. Үнэнгээ байлгая
Тэгээд энэ чинь нөгөө хил хязгаар тогтоолт байгаад байгаа байхгүй тийм. За тэгэхээр дүгнэлэх юм бол ер нь ингээд нэгэнт ингээд худлаа яриад байгаа мэдэгдээд ихтгэлцэл жоохон ганхцсан үед бол эргээс эргээхээр хоёлоо тохирох хэрэгтэй. Одоо хоёлоо ер нь юу ч бас үннээ хэлжийа. Тэгээ үннээ хэлж яхад нөгөөх нь ерөөсө шийтгэхгүй, уурлахгүй, янз болохгүй зүгээр сонсчихъя. Тэгэхээр миний зүгээр туршлага ч юм ингээ харахаар жишээ нь 10 юмны 8 үннийг хэлээд хоёр дээр нь дахиад худлаарч магадгүй байдаг. Сурж байгаа учраас тэр үедээ тэгээд зад чадахгүй мэн шадарчдаг байхгүй. Тэр үедээ хосууд би нөгөө л рефлексээрээ чад худлаарчжээ. Чамаг ингээд над руу дайрахгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн нөгөө л дадал маань юм чинь. Гэхдээ яг үндэ юм болсон шүү. Намайг уучлаарай те. Гэхдээ үннээрээ ярих хэвээр байгаа шүү. Энэ ярьсандаа би байгаа. Энийгээ би өөрчлүүлснэ надад юу сайхан. Тэр одоо баасаа ингээд яхаар айгу түгээмэл орж ирдэг зүйлүүд болохоор юу вэ гэхээр хэрэглэхээс зайлсхийгээд үнэн хэлэхгүй худлаа ярьдгаа гэж аахгүй. Тэр энэний цаана юу вэ гэхээр энэ тухайн хосоод юг суралцах шаардлагатай болж байгаа юм гэхээр зөрчлийг эрүүл аргаар шийдвэрлэхэд суралцах хэрэгцээтэй байна гэдгийг шинжлэдэг байгаа шүү дээ. Тэрнээс биш зайлсхийгээл худлаа яриад явах юм бол ер нь цаашдаа салмаа гэсэн үг шүү дээ. Эсвэл бүр хөндөрцөн. Тийм одоо хосоо зөндөө байдаг шүү дээ, тий. Зүгээр ингээд хүүхдүүдийн төлөө амьдарч байгаа гэдэг нэг 20-30 жил амьдарсан сэтгэл байхгүй. Хамт байгаа хэрнээ гэхдээ сэтгэлийн хувьд аль хэдийн салцсан. За тэгэхээр яг ингээд маргалдахгүй, зөрчилд орохгүй гэдэг тэг худлаа ярихын оронд энэ одоо өөрөөр хэлбэл бол бид хоёрыг зөрчилдөөний яг нэрүүл аргаар шийдэх гэж байна гэдэг энэ суралцах тийм хоорондоо яаж хоёул энэ зөрчилдөөнөө яаж шийдэх юм бэ тухай хоорондоо ярилцах. Хэрэг болохгүй бол тэр бас судлаач дээр юм уу сэтгэл зүйч нар очиод ярилцаад хамтдаа явах хэсэг зөвлөгөө авах нь нэмэртэй байгаа байхгүй. Энэ л одоо тэгэл 20-30 жилийн дараа ч гэсэн үнэхээр халуун хос авах гэдэг шүү дээ. Халуун хос байх нэг одоо жорч юм яагаад шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн надад зүгээр аюу гоё санагдаж байгаа ч юм уу тий. Ингээд подкастынхаа одоо баг төгсгөл хэсэг ирж байна. Байгаа зүйл нь худлаа ярьдаг нь хоёулаа юм байна. Тэгээд үннээрээ байдаг хос байдаг баг. Гэхдээ ихэнх нь худлаа ярих зүйл бас байдаг шүү дээ. Тэгэхээр нэгэнт тэгээ худлаа ярьдаг юм чинь шатрахгүйгээр харин тэр ихтгэлцлийг сэрээж болт юм байна. Дахиад байгуулж болт нөгөө дансаа цэнгэлнэ гэдэг шиг тийм. Дахиад барьж байгуулж болох юм байна гэдэг нь гой санагч байна надад. Тэгэхээр за бид хоёр одоо ингэ худлаа яриад бид хоёрын харьцаа чи юм болцсон юм чинь гэд унтрах биш. Харин харилцаагаа яаж гоё үнэн байлгах, яаж итгэж болох үз гоё хамтрагч нар байх вэ гэдэг энэ алхмуудаа яг хийгээд сэргээгээ явуулах санагдаж байна. За тэгээд өнөөдрийнхөө подкастыг ингээд дуусгая. Тэгээд тогтмол яг энэ хосын харилцааны талаар сэдвүүдээ подкастуудаа үргэлжлүүлээд явнаа. Тэгээд өнөөдөр хамт ярилцсан бидэртэй хамт байсан сонссон сонсогч нартай баярлалаа. Тэгээд тэрээ танд ямар нэгэн асуулт байвал та бид нар руу комент хийгээрэй, чат хийгээрэй. Эсвэл та утсаар мессеж үлдээгээрэй тий. Эсвэл бас энийг сонсоод сал нэхгүй гэж байна шүү дээ тий. Тэрийг бас яг илэн далангуу хэрхэлээрээ тэгээд бас сонсомоор юм тий. Яг энэ талаар юу гэж боддог юм бэ тий. Тэгээд хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баяртай.